Сэрээрээ босоороо 121 дахь өдөр минь эхэллээ. За өглөөний 8 цаг өнгөрж байхад бослоо. Аав нэг сайхан гамбар хайраад октоудаас гамбарнд дуртай ингээд хайрж байлаа. За би гамбаа өгшийнхаа хэлсэн ёсоор өглөө амаа зайлаад усаа уугаад за өглөөнийхөө овёосоо сүүтэйгээ за ингээ 3 өндөг банантайгаа ингээд идлээ. За ингээ ойр дасгал хийгээгүй шууд 400 үндсэн дээс рүүгээ орлоо. За 400 дээс хийж явахын хугацаанд хөл нэлээд буларцсан. Өчигдөр бас хөл харцсангуй бас дажгүй байсан чинь өнөөдөр бол нэлээд булраатай нэг жоохон тийм алхахад хүндөвтөр байлаа. За ингээд 400 үндсэн дээс ороод сонголтын дасгалаа хийгээд за гар дээрээ сониалаа. За охин камерын урдуур хойгоролготой нэлээд гүгээд ингээд тоглож байсан. За ингээд гар дээрээ сунаасан гар бас өчигдөр жим дээр гар мөр хийсэн болохоор нэлээд жоохон сунайхад бэрх байлаа. Гэтэ бас харцсангуй гайгаа. За ингээд ажил руугаа явсан. Өнөөдөр төрийн ордонд нэлээд сууж хийх ажлууд ихтэй. За ингээд ногоон алим дууссан байсан учраас ногоон алим дэлгүүрээс авчаад ажил руу гарлаа. За өглөө ногоон алимаа идэж чадаагүй. За ингээд замдаа ногоон алимаа идлээ. За ингээд ажил руу явсан. Ажил дээр яваад очлоо. Төрийн ордон өнөөдөр бол алдар тэхий одон гардуулаад нэлээд завгүй одоо хөл ихтэй байна лээ. За ингээд төрийн ордон нэлээд сууж хүмүүстэй уулзаж ажиллаа төлөвлөж нэлээд хэдэн цаг сууж бас ажиллаа амжууллаа. За өнөөдөр төрийн ордонд сууж уулзалтууд ихтэй байна. За ингээд надтай уулзж байгаа хүмүүс бол чи тавга уламл тураад байна гэдэг. Тэгээ улам зөхгүй байна л гэдэг мессеж өгч байна. За одоо нэг хүнтэй уулзчаад гарнаа. Ой, ойногч. За сайн уу? За сайхан зүсч байна уу? Сайхан зүсч байна. Хичээгээ зөндөө хөлөөлөгч шиг боллоо. За өнөөдрийн ажил дээр сүүлийн уулзалт ойногчтэйгээ уулзлаа. За ингээ 12 цаг болж байлаа. За ордонд хоолны газраар орсон чинь миний идэх үндсэн үхрийн махтай хоол нарийн ногооны одоо цуглуулга баг байхгүй байлаа. Иймээс нэг 3 өндөг. За тэгээд ногооны салааттай аваад ингээ гараад ирсэн чинь ордны гадаа бол үнэхээр гоё ингээд амьд хөгжим тоглоод ихэд тоглоод тэгээд алдар тавтай төрийн авийн албан болж байлаа. За ингээд энэ гоё моментыг үзэнгээ машин цаг болж байсан учраас өдрийн одоо хоолоо идэхээр шийдлээ. Сайн 3 өндөг ногооны цуглуулга. Яг цагаа бариад хоолоо ажлаагаас гараа явчихын шууд зандаа идчихье гэдэг. 3 чансан өндөг шинэ ногооны салаад идчихье. Гэхдээ гамбаа гшаа уучлаарай. Би хоолоо нөхөж иднэ. За ингээд өдөр нь найзынхаа машинд сурлаа явлаа. За миний машины тосоо солих цаг нь болсон гэдэг хянах дээр бичиг гарч ирээд байгаа. За ингээд тос маслаас олуулчаад гараад үсээд суулахаар шийдлээ. За гэрийнхэн үсээд суулахгүй бас болохгүй байна. Турцсан хүнд их ус зөхгүй байна гэж их үгэлж байгаа. За ингээд үсээ сайхан суулгаад авлаа. За октоудаа гарч ирж аваад гэртээ ирсэн аав оройны хоолоо хийсэн байлаа. Үхрийн махаа чандсан, сайхан бууд чигнсэн байлаа. За ингээд аавын хийсэн буудыг үнэхээр идмээр санагдаж байгаа боловч үнэхээр хоройтой учраас ингээд идэхгүй байгаа. За орой энэ том охинтойгоо нийлээд машин дэргнийхээ тоосыг арчаад маргааш би Багнуур явж бяцхан цуслагч номоо лавдар цангаасаа бэлэглэнэ. За ингээд энэ өдрийн ажил өндөрлөө. Бүгдөө сайхан амраарай.